За эрхэм үзэгчдийн мэндийг хүргье. Өнөөдөр 2026 оны 8 дугаар сарын 15 гараг. Вашингтон дэс хотноо үдшийн 8 цаг болсон байна. 5 гарагт ажлын дараагаар та бүхэнд цаашлалтай холбоотой товч мэдээллийг хүргье. За та бүхний харж байгаа энэ бичиг баримт бол үндсэндээ олон нийтэд нээлттэйгээр хараахан хэвлэгдээгүй. За DHS болон USS байгууллагаас засгийн газарт хандаж энэхүү шинжилсэн журмыг одоо хянуулахаар илгээсэн байгаа. За ийм хуудсыг та бүхэн харж байна. Өөрөөр хэлбэл энэхүү шинжилсэн журмыг засгийн газар хянаж үзэн баталсан нөхцөлд улмаар эцсийн байдлаар хэрэгжүүлэхээр холбооны бүртгэлийн албанд бүртгүүлэх ийм учиртай. За энэхүү шинжилсэн журмын өөрчлөлтийн санал боломжсонд H1B визээр Америкт ажиллаж байгаа гадаад улсын өндөр мэргэшсэн ажилчдад нөлөөлж мэдхүйс ийм шинжилсэн журам хэлэлцэж байна. За одоогийн өчигдөр төгөлдөр хэрэгжиж байгаа журмаар бол гадаад улсын иргэн Америк нэгдсэн улсад H1B болон бусад цаашлуулын бус ажиллах эрхтэй визээр ажиллаж байгаа нөхцөлд хэрвээ ямар нэгэн байдлаар ажлаа алдах юм уу, ажлаас чөлөөлөгдөх, халагдах. Энэ нөхцөлд цаашлуулын статусыг 60 хоногийн хугацаанд хүчинтэй хадгалах ийм журам. Тиймээс ямар нэгэн байдлаар ажлын байраа алдсан H1B визтэй хүмүүсийн тухайд жишээлбэл энэхүү 60 хоногийн хугацаанд нэг бол дараагийн ажил олгогчоо олж ажилд орох. Эсвэл 60-гийн хугацаанд ямар нэгэн байдлаар цаашлын статусоо алдахгүйгээр Америкаас гарах ийм боломжийг олгодог зохицуулалт. Энэ бол 2017 онд гарсан журмаар зохицуулагдсан ийм харилцаа байгаа. Үндсэн агуулга бол гадаадын өндөр мэргэшсэн өндөр нарийн мэргэжилтэй ажилчид нэгэнт Америк нэгдсэн улсад ирсэн байгаа учраас тэдний алдахын оронд өөр ажилд оруулах энэ байдлыг урамшуулсан ийм зохицуулалт байсан. Энэхүү журмын хүрээнд бол зөвхөн H1B-гээс гадна цаашлах эрхгүй боловч Америк нэгдсэн улсад албан ёсоор ажиллах эрхтэй визүүд хамаарч байгаа. Тухайлбал E1, E2, E3 төрлийн визүүд. Ингээд H1B, H1B1 L1, O1 зэрэг визүүдийг нэрлэж болохоор байна. Тэгвэл DHS бол энэхүү 60 хоногийн өршөөлийн хугацааг бүр мөсөн үгүй хийх ийм саналыг засгийн газарт илгээлээ. Тиймээс хэрвээ журмыг засгийн газар баталгаажуулж эцсийн байдлаар хэрэгжиж эхэлсэн нөхцөлд эдгээр дээд үздсэн болон бусад төрлийн цаашлуулын бус ажиллах эрхтэй визтэй хүмүүсийн хувьд ямар нэгэн байдлаар ажлын байраа алдах хөдөлмөрийн гэрээ дууссан нөхцөлд Америкаас нэн дээр гарах ийм шаардлага үүсэхэр байна. Ямар ч тач ийм саналыг бол DHS-с засгийн газарт илгээлээ. Хэрвээ журмыг засгийн газар баталгаажуулж улмаар эцсийн байдлаар хэрэгжиж эхэлсэн нөхцөлд энэхүү гадаадын өндөр мэргэшсэн нарийн мэргэжилтэй ажилчдыг Америкийн зах зээл дээр хадгалах энэ хөнгөлөлт зохицуулалт үндсэндээ байхгүй болж. Улмаар Америк нэгдсэн улсад ажиллах эрхтэй цаашлуулын бус визээр ажиллаж байгаа хүмүүсийн хувьд ямар нэгэн байдлаар ажлын байраа алдах юм уу, хөдөлмөрийн гэрээ дууссан нөхцөлд нэн дээр Америк нэгдсэн улсын хэлээр гарч явах ийм шаардлага үүсэхэр байна. Энэ бол одоогийн байдлаар бол зөвхөн засгийн газрын дотор хүрээнд яригдж байгаа ийм санал. Тиймээс энэ бол эцсийн байдлаар батлагдаж хэрэгжээгүй гэсэн үг. Тиймээс өнөөдөр мэдээ хийгдэж байгаа энэ цаг үед бол өмнө нь хэрэгжиж байсан энэхүү 60 хоногийн өршөөлийн хугацаа ашиглах журам хүчинтэй хэвээр үргэлжилж байгаамаа. Ингээд ямар ч тач энэхүү хяналтын шатанд явагдаж байгаа журмын шинжилсэн саналыг бол хэрхэн цаашдаа өрнөхийг ажиглах үлдэж байна. Хэрвээ засгийн газрын хувьд үүнийг зөвшөөрсөн нөхцөлд сая эцсийн байдлаар олон нийтэд мэдээлж улмаар холбооны бүртгэлийн албанд хэвлэх ийм учиртай юм а. Тиймээс энэхүү журам шинжилсэн санал цаашдаа хэрхэн өрнөхийг
Төлдөг ТV сувгаас цаг тухай урд нь шуурхай мэдээлэх болно. Өнөөдөр даваа гарагийн тооч мэддэг өргөлөө. Манай сувгтаа subscribe дарж байгаа мөн одоо гишүүнээр элсэж байгаа нийт гишүүд үзэгч та бүхэнд маш их баярлаж байна. Олмоор хэрвээ та хараахан subscribe хийж амжаагүй байгаа бол яг одоо манай сувгтаа subscribe хийж бидний ажлыг дэмжээрэй гэсэн хүсэлт байна. За нөгөөтэйгүр манай одоо гарч байгаа видеонуудад одоо комент бичих, дээр нь одоо лайк дарах, улмаар олон хүн subscribe дарснаар за эдгээр видео бол YouTube-ийн одоо алгоритм дээр илүү одоо идэвхтэй, хандлттай гэсэн одоо ангилалд орж улмаар илүү олон хүнд хүрэх боломж болдог гэдгийг дурдах нь зүйтэй байна. За өнөөдрийн мэдээнд анхаарлаа хандуулсан үзэгчдтэй баярлалаа. Дараагийн мэдээгээр удахгүй уулзъя.